Дараагийн мэдээ. Цолмон 8 дугаар ангиасаа эхлэн олон улсын тестаас шалгалтанд бэлдэж эхэлсэн байна. За тэрээр энэ онд уг шалгалтанда 130-аас 118 оноо авчээ. Ингэснээр Герман улсын засгийн газрын 200 сая төгрөгийн тэтгэлэгтэйгээр Хайдельбергийн их сургуульд суралцахаар болсон байна. Цолмон эдийн засагч болох зорилготой. Тэрээр олон улсын шилдэг сургуульд амжилттай суралцсан эх орондоо ирж ажиллахыг хүсдэг. Иймээс 4 жилийн хугацаанд өдрийн 10-аас 12 цагийг герман хэл, математик, нийгмийн хичээлдээ зориулж иржээ. Энэ хичээл зүтгэлийн үр дүнд тэрээр хүссэн сургуульд амжилттай хэлцлээ. Цолмонд итгэлгээ хадгалан авч үлдэхийн тулд илүү шамдах ёстойгоо хуваалцчихлаа. 12 сард аплайдаад тэгээ 4 сарын 2 дахь 7 хоногт мэдэг хүлээж авсан. Яг нөгөө өмнө говьлоо алтан медаль авчаад яг тэр оройн нь тэтгэлэг тэнцэн гэдгийг сонсоод ээжтэй хамт айгу уйлаад айгу сэтгэл айгу өндөр байсан. Тэгээд анх нөгөө 1926 онд 35 Монголын хүн яг ижлэхэн тэтгэлэг аваад 100 жилийн дараа бас яг адилхан тэтгэлэг аваад явах айгу нэр хүндтэй санагдчихсан. Яг нөгөө багш залгаад яг тэтгэлэг авсныг зарлангууд ээж намайг тэрвэрээ шууд уйлсан. Тэр үед айгу тийм олон жил бас хувийн сургуульд төлбөртэй сурч байгаадаа бас ачийг хариулж ин даа гэж бас бодогдсон. Уу яг жил болгон манайх одоо энэ тэтгэлгийг чи хүлээж идэг. Бараг сургуулаараа хүлээж ингэж ягнж идэг тийм ээ. Тэгэл одоо авлаа гэхэл мөн ч их баярлж байгаа юм да. Бүгдээрээ л баярлж байгаа юм чи. Ээж эцэг хүүхэд сургууль тэр чигээр манайх одоо даад эзэн боллоо гэдэг. Ахин баяртай байна. Хүүхэд амжилттай суралцахын гол үндсэн суурь мэдлэг байдаг. Иймээс аав ээж нь Цолмонг 2 дугаар ангиас нь эхлэн Киото сургуульд зэлсүүлжээ. Энэ нь охиндоо оруулсан хамгийн үр дүнтэй оюуны хөрөнгө оруулалт эснийг хэлж байлаа. Хүүхэд бүр хүсэл мөрөөдөлтэй. Үүндээ хүрэхийн тулд зорилго тавих нь амжилтанд хүрэх шат болдгоо. Иймээс шантралдгүй урагш тэмүүлэх хэрэгтэйг Цолмон онцлоо.